Сайн байцгаана уу? Цандишаа тосгон тавтай морил Хамтдаа танилцгаая. Хотын өндөр барилга байшин донд амьдарч байгаа. Өнөөдөр одоо ийм газар алхаж яваа. Надад маш өөр мэдрэмж төрж байна. За цон дишаа тосгон Бээжин хотын цорын ганц Минчин гүрнэ хүрээ байшин хадгалж чадсан тосгоон гэж сонссон. тийм ээ. Энд хүрээ байшин байхаар барахгүй уулан дээрх барилгуудж байгаа. Энэ тосгонд чин гүрний 76 байшин байгаа. 689 өрөөтэй. Ийм олон байгаа юм уу? Тэгвэл одоо аль хүрээ байшин хамаагаас илүү төлөөлөх чадвартай юм бол? Тэгвэл хамтдаа ирцгээе. За маш эртний мэдрэмж төрж байна шүү. Энэ өрөө яриг маш өрөмж онцлогтой харагдаж нийшээ орж үзэх. Бид хамтдаа орж танилцъя. Сайн уу ихчээ? Сайн байна уу? Танд амьдарч байгаа юм уу? Тийм ээ. Танай байшин үнэхээр онцлогтой юм да. Манай байшин харахад энгийн мэт байвч үнэндээ их учир утгатай. Ихчээ тэгвэл энэ тосгоны хамаг төлөөлөх чанартай байшин аль юм бол да? Хамгийн дээд зэгт нэг байшин байгаа. Та нар тэнд очиж үзээрэй. За одоо яаж явахаа мэдтсэн хамгийн өндөр цэг рүү явцгаая. Яасан өндөр юм бэ? Ой, нөгөө хамаг өндөр цэгт байрладаг нөгөө байшнаа улаан авчих таа штэ. Амжи. Цандишаа тосгоны хамгийн өндөр зэгт байрлах бүрээ байшинд хүрч ирлээ. Хамгийн баян айл гэж хэлж болно. Ой, ястай хамаг өндөр цэг дээр гарч ирсэн байх шүү. Тосгоныг дэвүүр хэлбэртэй гэж төсөөлвөл бид энэ дэвүүрийн бариулт байгаа. За одоо энэ тосгоны бүхий л дүр зураг миний нүдэн өмнө яг илрээд байж байгаа. За чамд жижигхэн даалгавар өгье. За тэгье. Тосгоны онцлогийг харуулах 10 бэлэгдлийг цуглуулаарай. За би бэлэн байгаа шүү. За босног цон үсгээ хайгаад олчихлоо шүү. Яасан хүүхэн амтнууд. Энэ дээр ч гэсэн байна шүү дээ. Бүх зээлэн дээрээ ингээд цон үсгээр авгалсан одоо брэнд болгосон юм байлаа. Зөндөө олон цон үсгээ олж үзлээ шүү. Түрүүн бас энэ дэлгүүрийн эзэн хэлсэлдээ энэ хэд арцаар цон үсгийг сэлж гаргаж болно гэсэн. Энэ бас нэлээд хэцүү хаанз үсгэлдээ. Юу ч бас одоо би туршиж үзье. Ямар харагдаж байна? Маш сайн байна. Анх удаа хийсэн бүтээл маань ийм зэрэг хийсэн байна шүү. Тэгвшаа би даалгавраа давуулан биелүүлсэн шүү. Цон үсэг олныг цуглуулсан шүү. Ямар мундаг вэ? Би бас танд хөөрхөн бэлэг бэлдсэн. Яасан гоё юм бэ? Баярлалаа. За өнөөдөр үнэхээр сонирхолтой нэг өдрийн өнгөрүүллээ. Бас ийм хөөрхөн бэлэг тослоо. Ийм үзэсгэлэнтэй тосгонд ирж маш өвөрмөж онцлогтой эртний барилга байгууламжтай танилцлаа. Ахад өмнөшөө явсаар баг энэ дээвэр дээр нэг нүүрх юм биш шиг байна лээ. Энэ ингээд хардаа энэ хас чулуу үнэхээр гоё сайхан гэлжээд харагдаж штеп.
Сайн бацхан уу ирхэн үзэгчдээ. За биега одоо Бээжин хотын Фаншан дүүрэгт хурж ирээд байж байгаа. За энэ дүүрэгт бол үжиж сонирхох үзэсгэлэнтэй газар руу зөндөө олон байгаа. Мөн ч геологчдын судалгаа хайгуул шинжилгээ хийхээр тусгайлан зорж ирдэг газар юм а. Энэ улаан гэрэл нь Фаншан дэлхийн геопаркын талбайг харуулж байна. 1045 хавтгай 4 км талбайтай. Одоо ямар сонирхолтой аавгаа вэ? Ерөөсөө ингээд лүнэ аавгаа юм шиг санагдаж штэ. Гэхдээ эн чинь загвар зохиомл аавгаыг зохиож ингээд шийж бүтээсэн байж байгаа. Зөндөө олон эрдэнэс нуугдаж байна. Энэ дээр шороол гарч байна штэ. Энэ дээр болор байгаа үсттэй. Биш ээ. Биш үү? Тийм. Энийг хардаа. Энэ чинь болор шүү дээ. Түүний анхны дүрсийг кварц гэж нэрэлдэг. Энэ болрын гадраг дээр улаан өнгөний бүрхүүл байсан л да. Цагаан цуу түрхэж хэсэг хугацаа твтэйвэл улаан өнгө нь алга болж болор болчихдог. Энийг хардаа. Энийг гэлтэг нуур гэдгийг. Гэлэл цаад харагдаж байна. Тийм ээ, тийм. За ингээд цагаан болор өөрөн бол одоо ингээд 800 жилийн түүхий улгаад ингэж бүрэлдэж хөгждөг гэж сонссон. За үнэхээр гайхалтай чулуу юм аа. Дотроос нь болор гарч ирдэг юм болов? Тэгэлгүй яах вэ? Гадрыг нь хардаа. Энийг хардаа. Гарч ирэх чинь штэ. Нааша. Болор авах байна. Цагаан болор. Тийм ээ. Гоё харагдаж байгаа биз? Байна уу? Байна уу? Чуурадаас осогч штэ. Нэвтрүүлгийн ихэн та бүхэнд Фаншан дүүрэг одоо геологийн судалгаа хайгуул хийх таатай газар гэж хэлсэн. За одоо би сонирхчийн хуваар аваад хайдаа ихтүүч. Одоо ямар мэрэгжлийн болсон байгаа юм штэ. Дээш хардаа энэ дээвэр нэг ингээ харагдчихэв. Хардаа энэ. Бараг ингээ толцсон байна шүү дээ. Энэ ямар чулуу вэ? Энэ үү? Энэ цагаан гэнтэх. Энэ ингээд хардаа энэ хас чулуу бол үнэхээр гоё сайхан гэлэлжээд харагдаж шүү дээ. За ер нь мэн гүрний үед Бээжингийн хороотой хотыг байгуулахад цагаан гэнтэх чулууг ихээр ашиглаж байсан. За түрүүн сая ус ярьлаа. Энэ авахын үед жилийн 4 удиралд 12-оос 15 хэмээн дулаантай байдаг болохоор мөнх тарихад бол маш таатай орчныг нь бүрдүүлж өгдөг юм байна. Мөд амсаж үзээрэй. За өөрийн төлсөн шин мөгнө халуун тоогоо идэж сууж байна. За ерөөсөө би одоо ингэж ийм аваад ирээд ингээд халуун тоогоо идэж сууна гэж ерөөсөө төсөөлж байгаагүй. Байгатай амт мэдрэгдэж шүү. Захан амттай юм байна. За өнөөдөр Фаншан дүүрэгт аяллаар геологийн тогтолцоо, эрдэс баялаг нь байгалийн маш өвөрмөц дүр төрхийг бүрдүүлээд зогсгүй хүн ардын амьдралд шууд нөлөөлдөг гэдгийг маш сайн мэдэрсэн. Музейтэй танилцахаас ахуулаад авгын аялал гээд маш сонирхолтой нэг өдрийн өнгөрүүллээ.